Өнгөрсөн удаа бид Шилмохын тэмдэглэлээс тэрээр өөрийнхөө амьдралаар дамжуулан үзэж туулсан бүхэндээ дүгнэлт гарган элбэг дэлбэг тав тухтай амьдрал нь сайхан хэдийч эргээд харахад хийсэн нүр их зүтгэл маань хэр зэрэг үр бүтээлтэй бөгөөд ашиг тустайг бодвол эцэстээ ойлгомжгүй агаад чухамдаа салхины хойноос хөөцөлдөх мэт үр дүнгүй болохыг нь би ойлгов. Наран доор хүн гихч хөлсөө урсган зүтгэвч үнэндээ ашиг байхгүй ажээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Хэдийгээр сэтгэлийн таашаал нь тухайн үедээ сайхан мэдрэмж өгдөгч эдгээр нь бидэнд мөнхийн баяр жаргал амар тайвныг өгч чадах уу гэсэн асуулттай нүүр тулсан харамсалтай сэтгэлийн таашаал нь төрхөн зураг. Ингээд үргэлжлүүлээдгүй хантны 2:12-оос уншия. Цэцэн мэргэн болон мулгуу тэнэг шийдвэрийн аль нь ашигтай болохыг би эргцүүлэн бодож үзлээ. Яагаад гэвэл миний дараа гарч ирсэн ямар ч эзэн хаад иймэрхүү хэцүү асуудлыг өөртөө тавих нь заашгүй. Өдрийн гэрэл шөнийн харанхуйтай зөрөлшгүй байдгийн адилаар мэргэн ухаан мулгуу тэнэг байдалтай зүрлэшгүй давуу байдаг гэдгийг би ойлгов. Үнэн хэрэгтээ мэргэн хүн нүдэрээ үзснээ цаашид уруулан сэтгэдэг бол тэнэг хүн харанхуйд бүдчих мэд сохроор амьдрах ажээ. Шилмох амьдралын ямар хэв маягаар амьдрахаа өөрөө сонгосон тухайгаар нь дурдсан. Эхлээд ухаалаг мэргэн байдлыг сонгож амьдрах нь илүү дээр мэт санагдаж байна гэж тэрхэлдэг. Яагаад гэвэл ухаалаг мэргэн хүн амьдралынхаа ирээдүйн талаар бодож тунгаан төлөвлөж элдв алдаа буруу сонголт, уналт, урхинаас зайлсхийн энэ нь ухаалаг сонголт хийж амьдрахын давуу талыг харуулж байгаа. Харин мулгуу тэнэг хүн үргэлж асуудалд орж шинэхдээ өөрийн сэтгэл хөдлөлтөө захирагдах хайхрамжгүй байдал, түргэн зан авир, шунал, бордон байдлаасаа болж элдв бэрхшээлүүдтэй тулгардаг тухай Шилмохт дурдсан. Ингээд үргэлжлүүлээд уншия. Гэтэл эцэстээ аль нь нөхөж төгсдөг талантай. Миний бие нь хичнээн цэцэн цэлмэг байлаач эцэстээ адгийн тэнгийн адилаар хүч дуусах юм гэдгийг би ойлгов. Тэгвэл цэцэн мэргэн оюун ухаан гихч бас л хүнд ашиг өгч чадахгүй байгаад ойлгомжгүй юм гэдгийг би ухаарсан мөлий. Ингээд тэрээр цааш ургуулan бодох тусам ухаалагч бай, муухагч бай эцэстээ аль нь хүлээр төгсдөг гэдгийг дурдсан. Хичнээн мэргэн ухааныг чи өвлөж авлаа гэ тэр нь чамайг хүлээс хамгаалж чадахгүй байгаа нь үнэхээр ойлгомжгүй юм байна гэдгийг ухаарсан байдаг. Хүн цэцэн цэлмэг байлаа гэд хойч үеийнхэн түүнийг тэнгээс удаан дурсан санахгүй. Тэдний аль нь хожим таг мартагддаг. Ухаанд хүнч гэсэн тэнэг хүний адилаар нас барах нь гарцаагүй нээжээ. Тинхүү наран доор юу ч хийсэн надад яшигтай бөгөөд уйдгартай санагдах болсон учраас би амьдралыг үзий ядаж хэлсэн юм. Яагаад гэвэл хорвоогийн юм бүхэн ойлгомжгүй учраас хүмүүс бид амьдралаа салхины хойноос хөөцөлдөх мэт үр ашиггүй дими мөнгөрөх ажуу. Ингээд Шилмох амьдралыг үзий ядаж сэтгэлээр унсан тухайга бичсэн наран доор бүх юмс түүний хувьд хүнд бэрх утахгүй ойлгомжгүй санагдаж хийж байгаа бүхэн салхины хойноос хөдөлтөгтэй адил дугуй бас ойлгомжгүй болж ирсэн. Яагаад гэвэл эрдэм боловсрал олсон ухаалаг мэргэн тэнэг муухаг хүмүүс нь үхээ зогсохгүй хожим хоёулаа мартагддаг тухай. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн бүрийн нэр алдар хийж бүтээсэн үйл хэрэг нь бүдгэрч тэрний тухай дурсамж хүртэл уусан алга болдог. Ингээд хичнээн гайхамшигт үйл явдал боллоо гэд хүн гихч хичнээн нэр алдар гавьяа байгууллаа гэд нэр хүнд алдар цол авлаа гэд хожим нь бидний тухай бидний хийсэн үйл хэргийн талаар үнэндээ ор тас мартдаг. Бүр мэддэгчгүй. Ийм болохыг ойлгосон Шилмох үнэхээр сэтгэлийн гүн хямралд орсон. Үүнийхээ дараа тэрээр ажил хөдөлмөрийн тухай бодож өөрийн хийсэн ажиглалтуудаа тэмдэглэсэн байгаа. Наран дор зүтгэж байж хийсэн бүх үйл хэргийн маань үр дүнг нас барснаас минь хойш өөр хэн нэгэн хүн ашиглах болбоос тийхүү зүтгэж хийсэн бүхнээ би одоо үзэн ятхаас өөр аргагүй ажээ. Ингэж бодохоор хүн хичнээн их чармааж зүтгэж бүтээн босгосон байлаа ч ирээдүйд юу болохыг үнэндээ бүрэн мэдэх боломжгүй. Ингээд цааш номши. Ийхүү наран доор хийсэн бүх ажлын маань үр дүн хин нэгний олцолно. Тэр хүний тэнэг ухаантай аль нь болохыг би үл мэднэ. Хэдий тийм боловч авиас чадвараа шавхан байж бүтээсэн бүхнийг минь тэр хүн ашиглаж хийсэн бүхнийг минь гартаа оруулан авна. Ингээд бодоход юу үнэхээр ойлгомжгүй ажээ. Шилмох хааны энэ эргцүүл нь хүний хөдөлмөр, өмч хөрөнгө, эрх мэдэл эцэстээ төр зургих гэдгийг илэрхийлж байгаа. Тэрээр хүний амьдрал наран доор буюу энэ дэлхий дээр үнэхээр хязгаарлагдмал хийж бүтээсэн бүх зүйл нь эцсийн утгаараа баталгаагүй төр зургих болохыг харуулсан. Тэгээд би наран доор хийсэн бүхэндээ харамсах сэтгэл төрж, сэтгэлээр унан цөхрөнгөө барсан юм. Учир нь гэвэл ухаанд хүн бүх хүчээ дайшлан зүтгэвч нас барахтаа түүнийг нь хийх гэж хуруугаач хөдөлгөөгүй хүнд бүтээсэн бүхний үлдээхээс өөр аргагүй ажээ. Энэ бүхэнч гэсэн ойлгохын аргагүй агаад шудраг бус хэрэг мөн. Энэ хорвоогийн наран дор амьд явахдаа хүн бүр ажилд зүтгэн
Яарч сандран зов зүтгэрсээр амьдралаа өнгөрөөч эцэст нь өөртөө юу ч авч үлдэхгүй ажээ. Тэгвэл ингэж явах ямар ашиг байна? Хүн өдөржин сэтгэл төгшөж, ажилдаа түртэн зүтгэвч зөвхөн зовлон л ирнэ. Тэрч байтугай унтах нойрондоо ч санаа амар байж чадахгүй ажээ. Энэ ч гэсэн ойлгомжгүй зүйл мөн. Шилмохын дурдж бичсэн энэ үг хожим нь үнэн болохыг бид түүний хүү Хавам хааны түүгээс харж болдог. Тэрээр Израиль улсыг хоёр хувааж ард түмнээ дарлан ертөнцөөс нэг үл тоож түүний үгийг дагалгүй харин элдв бурхан хийж улс орноо үнэхээр сул дорой болгосон нэгэн. Ингээд бодохоор бидний өнөөдөр барьж босгосон зүйлс төр зургийн бид үгүй болоход бидэнтэй хамт тусаж үгүй болдог. Ирээдүйнээ төлөө сэтгэл төгшин хийж бүтээсэн бүхэн төр зурхлыг ойлгосон Шилмох бүрч сэтгэлийн гүн хямралд орсон. Гэхдээ Шилмох үргэлжлүүлээд их сонирхолтой дүгнэлт гаргадаг. Тиймээс хүн гихч ууж идэн хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байсан дээр ертөнцийн ийм болгомжийг хүн бүрт адилхан үүдийг би харсан болоо. Тэр дүгнэлт нь бидний амьдралын аз жаргал, амар тайван, сэтгэл ханамж нь хийж бүтээж байгаа ажил, олж цуглуулж байгаа хөрөнгө мөнгө, амжилтаас биш харин ертөнцийн эзэнтэй ойр дотны харилцаатай байснаас болж ирдэг бэлэг гэдгийг тодорхойлж байгаа. Гэхдээ хүмүүс бид нар илүү их амжилт нь илүү их аз жаргал авчирна гэж боддог бол Шилмох үүний эсрэг дүгнэлтийг гаргаж ирсэн. Яагаад гэвэл өмнөх гаргаж ирсэн фактууд нь бүгд наранд орох буюу ертөнцийн эзэн огт байхгүй амьдралын хэв маягийг гаргаж ирсэн гэдгийг ойлгох нь зүйтэй. Энэ дэлхийгээс бид амар тайван аз жаргалын оронд амьдралын хандлага санаа зовох, сэтгэлээр унахыг л сурдаг. Тийм учраас амьдрал үнэхээр ойлгомжгүй. Хэрвээ ертөнцийн эзэн байгаагүй бол бидний хинэн ч өөртөө хоолоолж амьдралаас баяр баясгалан олж авч чадахгүй байлаа. Харин өөрийнх нь заасан замаар явж таалагдсан зүйлийг нь хийж байгаа хүнд ертөнцийн эзэн цэцэн мэрэгэн ухаан, эрдэм мэдлэг, амьдралын баяр баясгалан бэлэглэх болно. Гэтэл гэмт хүн хөлсөө гойжуулан эд хөрөнгө цуглуулж хураасан тэр хөрөнгийг нь ертөнцийн эзэн өөртөө таалагдсан хүнд өгч чадна. Иймээс гэмт хүний амьдрал гихч ойлгомжгүй агаад салхины хойноос хөзөлдөх мэт үр ашиггүй ажээ. Ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд ертөнцийн эзэнтэй зөв харилцаатай хүн хийж буй бүхнийхээ үр ашигыг хүртдэг бол ертөнцийн эзнийг таньж мэддэггүй хүн хэдийгээр хүссэн бүхнээ цуглуулсан ч эцэст нь өөр хүнд үлдэж улмаар үгүй болдог. Тиймээс жинхэнэ амьдралын утга учир баяр жаргал нь бидний хийж байгаа ажил үйлс эсвэл амжилтаас биш харин ертөнцийн эзэнтэй тогтмол ойр дотны харилцаанаас л ирнэ. ертөнцийн эзэн минь бидний амьдрал, ажил, хөдөлмөр цаашлаа цаг хугацаа хүртэл захиран байдаг танд баярлалаа. Энэ наранд орох төр зүрийн нэр алдар, эд хөрөнгө, амжилтыг биш харин танаас ирэх үрдийн амар тайван, баяр хөөрөлөд тэмүүлэх зүрх сэтгэлийг бидэнд өгөөч. Ямар ч юм хийсэн, ямар ч амжилт гаргасан тань руу анхааран харж таны үгэнд дуулууртай байхад нь сургаач. Бидний амьдралын утга учир таны бидэнд өгсөн хайр, амар тайванд итгэж найдах найдвар нь байг. Есүсийн нэрээр гуйлаа. Амен.